Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За, сүрэг тарган сайхан тусч гин үү? Сайхан тусч байна. Сайхан тусч байна уу? Сайхан тусч байна. За, сайн явцгааж байна Оо, уу? тавлаг сайн явж ирлээ. Ажил үүснэ өдрөг. Дажгүй. Дэлгэр байна уу таны? Дажгүй. Урлал бүтээгээл. Тий, нэг Эсхий туурхтан Монгол гэрийнхаа модыг тэгэл үйлдвэрлээд байна уу те. Том соёлын өв шүү те. тийм ээ. Тэгээд олон жил хийж байна дуухан. Оо зөв. Тэг нэг 30 40 жил. Удам юм уран байна уу? Би бол юус яг мэрэгчлийн мужаа. Оо Юус тий 8 бөксөөл тэгэл нөгөө мужааны темсч бол мужаа гэсэн. Манай гөгшин бол юу л та одоо нэг өвдөгч тэр уран тасцэн гэдэг хүний охин л та. Оо зөв. Гэр бүл дээр уран дархан хүмүүс байна шүү дээ. Тэгээд яг тэгэл одоо амьдралын юу да биш одоо тэгээд энэ ремонт хийгээд тэгэл тавилганууд нь хийгддээ. Тэгээ ерөнхийдөө л ирээ хийгддээ. Тэр одоо тэгээд тэр ингээ лакта янз бүрийн юу л нэг яадаг юм даа. Уянгийн ирээн гэр гэж. Тэ. Алдартай. Тэгээ ерөнхийдөө одоо улс дээр уянгийн ирэн л ижил дээр үесэн. Энэ нэрний утга учир их байна. Нэрний утга учираа түүнтэйгээ холбоотой байна уу? Тийм гэрийн хатлаар нэг сайхан танилцуулаач хаа. Ерөнхийдөө одоо энэ уур ухаан бол одоо энэ гамдан төгслийн хийдэн уран дархан энэ тий лам нар одоо нөгөө бурхан дахил бүтээдэг тэр уран дархан улсуудаас өвлөгдөж яаж ирсэн л тиймэрхүү л яригддсан юм байлээ. Тий тэгээд ерөнхийдөө уянгийн ирээн гэдэг яхавтай зүгээр бүх бат одоо хээ хуаарууд одоо хаач сайхан л болцсон хүмүүс чи ерөнхийдөө гоё л хэлдэг яадаг л очиж илтэй. Гэтэл бол уянгийн яг ирээн гэхээр бас одоо будагны өнгө яалгал тэр одоо загвар юуг бол одоо манай хөшин бол нэлээд сайн өвлж авч хийдэг юм л дээ. Тэр өнгө ялгал одоо тэгэл энэ ягаан цэнхэр одоо тэгэл ингээл ногоон гэл ингээл нэг одоо дэвсгэр өнгөрүүдийн тавиал те. Тэгэл дараа нь дахиад ий чинь тэгээ гурвал явж байгаа юм л да. Үндсэн өнгөө явал дагнаа тод ногооноо явал цагаалга гэл цагаанаа явал тус бүрдээ. Тий. Тэгж ингээд энэ чинь нөгөө ингээд нөгөө юу дүрсэн одоо нөгөө бас нэг юм 3D маягтай харагдаж. Тий. Ирж шүү нөгөө. Тэгэхээр нөгөө цаад дэвсэж байгаа өнгө одоо тий бүх өнгөний энэ юу будгнуудын одоо ингээс найруулж гаргаж ирж байна уу? Яг юм ногоон өнгөөр байна бас. Яг энэ өнгөөр бол байгаа. Одоо уран зургийн бодгонууд гэж байгаа шүү. Тэгээ одоо энэ ягаан магаан бол ерөөсөө яг зүгээр улаандаар ногоон хийгээд бол гардгүй өнгө байхгүй юу? Одоо энэ ягаан магаан бол гардгүй. Тий, яг гардгүй цаанаас цаанаа өвдөрсөн нөгөө торгон хэвлэлийн будаг гэж. Одоо бол зүгээр энэ нөгөө нэг Оросын яг хэвлэлийн будаг гэж. Гэхдээ энэ өнгө юугаа та нар өөрсдөө найруулж гаргаж байгаа тийм. Тэгж байгаа л да. Тэгэхээр нөө давтагдчихгүй. Тий. Тэгээ өнгөө найруулж гардаг. Энүүгээр нөгөө брэнд болцсон. Тэгээд яг энэ хээ гугалзыг бол яг өдийг одоо яг ингээд дээр үесээ өнөө хүртэл яг энэ уламжлаараа тэгээд одоо энэ яг энэ тий энэ загвар юу бол одоо тэр уран тасцэн гэдэг хүний л одоо тэр загварууд төчгөөрөл одоо энэ манай авгаад ирсэн явж байгаа юм л та. Одоо хээнүүд. Тэгээ энэ хээний цаад үндсэн загварууд бол гэсэн үг л дээ. За би үлийг ингээд хээ энэ юу талаас бол одоо би бас мэдлэг жахан юу л да. Би ч одоо ерөнхийдөө тэгэл модон гэрэл одоо тий гэрэл ерөөсөө модон хариуцж яг ингэж одоо будахад бэлдэж ингэж бүх юм хийж идэг. Тэгэхээр одоо манай энэ дээрээсээ одоо энэ том модны үйлдвэр байсан
Энд ажиллаж бас одоо тэр сайхан тэр буудгар сайхан жанрын асал залгамжлж ингэж яаж байгаа штэ бид нар чинь тийм ээ. Тий одоо тэгэл заа чи тооныг ингэж тий дамран углуурхтай. Тийм тутан бинийг хөө дамардаж ин тооны чи ингэж орж яадаг. Тэгэл тэр одоо тэр лавдрын тэр нүүрний тэр дотор нь заавал суулгаж хийжээж гэдэг юм уу. Тэгэл янз янзын буулгар сайхан жанр ах нарын одоо энэ буурлаг үгдийн тий энэ юу юм да туршлага олон жилийн бусад гэрээс одоо ялагдах юм та юу вэ? Ерөнхийдөө энэ одоо халах гэр гэж орно шүү дээ тий. Ерөнхийдөө бол яг ингээд одоо ялгах юм бол зүгээр зүсмэл хаана гэж одоо хэлдэг л дээ. Тэрнээс бол эн чинь бол суулбар үнтэй суулбар хантай. Тэгээд нэг суулбар уйн хана очиж байгаа учраас өртөг жахаг өсчдөг. За тий нэг зүгээр. Хоёрдугаар талаар бол яг хөө зүгээр энэ хаалга өргөн өндөр эн чинь одоо ингээл 5 санжаар өсгөөж хичиж байгаа юм. Одоо нэг бүр том болгоод энэ ойн гэхтэл одоо нэг 4 санжаар ухт үнэтэй байгаа. Хаана гэхэд нэг 2 метрээр хийдэг бол эн чинь захиалгаар 2-5-аар хийгдэж байна. За тоо 1 метр 50 май байлах нэг 53 мөр хийж өгч тэлээд тэгээ нэг хаалгач өндөр болоод ирвэл тий тэлж гэрээ тэлж өгөөд ингийн одоо ирээн гэр гэдэг бол одоо бас ус тайрал алдартай бүр дээр үесэл одоо энэ хээг гугалзыг гаргахад будаг нь хүртэл цаанаа бүр юм коттой тий. За бүр ингээд бүр одоо яг энэ дахин одоо давтагдчихгүй одоо өнгийг одоо будаг найруулж одоо бас ингэ гаргаж ирсэн мөрөө тий. Тийм одоо энэ хээг гугалз нь бүр цаанаас ингээд нэг бүр одоо ингээд яг ийм л байх хэрэгтэй гэдэг яг энүүгээр одоо ингээд нөгөө тий тогтцсон тэгээ энэс тогтцсон ерөөсөө яг энэ улаан шиг хондоо ингэж бодно хоол ингээд ахын байхгүй тий. Бүр дээрээс стандарт бол бас ингэж ирсэн юм байт юм байл түүхтэй юм байл. Тэгээд энэ одоо дарахад гэр бурайд гэр тий. Дөрөв дар түмний гэр гэж бас байна. Тоон нөгөө байна. Хаалганы хэмжээ, үнний хэмжээ, хааны өндөр гэж хийцгээд одоо боржгон гэр гээл тий. Энэ бүх зүйлүүд байна. За тэгвэл өнөөдрийн уянгийн ирээн гэр гэдэг бол одоо сайн ноён хаан аймгийн одоо гол тулгуурт одоо цэг болж ирсэн бүр төөр тий тухайн үеийн энэ уянг сум маань байсан. За ингээд одоо бодоод энэ халах одоо энэ үндэстний маань одоо бас гэр буюу энэ бол таарах гэдэг шүү дээ. Энэ гэр маань бусад гэрээс ямар ялгаатай юм хэр одоо ингээд та бүгд ингээд харахаар бусад гэр хаалга нарийнхан байна. Бусдул тий. Энэ бол ерөөсөө ингээд өргөн метр 50 тийм үү? Өндөр метр 50. Өргөн 45. Тий. Ингээд яг ингээд хийгдээд ирэхээр за багны энэ тушаа ингээд одоо тооныг харахаар ингээд цэцуугаас энэ хаалганы өргөн метр 50, хаалганы өндөр метр 50. Тэгээд тоонууд метр 50-аар идэг тий. Тэгээд ингээд энэ чинь ингээд алсаас нь ингээд харахаар дүүцээд яг нөгөө нэг бол тоон жижигхэн хаалга нь том байгаад нэг бол хаалга нарийн тоон өргөн байгаад байдаг. Удаас ингээд харахаар эн чинь ингээд нэг юм тэнцвэр болчихно айгүй гоё. Цэвэрхэн харагдаж байна. Хоёр болохоор ингээд бүх бат нь энд. Одоо альбаа юм нөгөө уртын хэмжээ, тооны өргөн хаалгантайгаа ингээд ороод ирэхээр чи нөгөө хаалга нь мэдээс даац ирдэг. Тэгээд зарим нарийн хаалга байхаар ингээд жоохон гүүгээд идэг байхгүй юу? Доогуура тий. Энэ чинь өөрөө тий наач хаашаа нөө савлгаанд. Тэгэхээр энэ чинь ингээд хаалга одоо ингээд онгоогоор байнгын нөгөө хөдөлж идэг. Тий байнга онгоо. Тэгэхээр нөгөө өргөн уянгийн гэрийн маань хаалга өргөн байгаа учраас нөгөө энэ нөгөө өргөн бас суур сайтай гэсэн. Тийм үү? Тэгэхээр хөдлөхгүй тий. Тэгээ энүүгээр бодлоо ингээд давуу талтай. За ингээд ерөнхийдөө бол одоо уянгийн одоо ерөөсөө эн чин 4 хаанд отрын гэр 56 нүхтэй, отрын гэр 66 нүхтэй тий. Ингээд ерөөсөө томроо авчиж байгаа. Хагас 5 хаанд 72 нүхтэй ингээд эднэр нэг онцлог
одоо ерөөсөн бат хуурай мотор хийж байгаа. Басны давуу тал нь матмал уу? Одоо эн чинь бол ерөөсөн шал нойтноор нь халааж матчих. Матж байгаа. Матж ингэж одоо дахиад авах гэж шүү дээ. Тэгээ гатаас үтчих. Тэгээд шигтэй дээр нь үтчих юм бэл. Өнөөг үл ерөөсөн одоо ингээл жоохон чигтэй өнөө шүү дээ. Тэм өнөрлээ. Өнгөлөө будлаа. Дахиагаал нөгөө будгныхаа цаанаас давирхаан түрээд буцаад гэдэг. Барцсан юм бол. Тэгэхээр заавал гацсан гэж байна. Эднэртээ нэлээ анхаарах. Тэгээд хамгийн гол ажил эн чинь жилийн 4 өдөр бороотой үдшнүүн захтай ерөөсөө намаар ороо үүдэн сарчроонд барина штэ. Нам таарч хамгийн гол нэг 2-3 хүн барайд ерөөсөө ханаа дугуйлаад ерөөсөө тооноо босголоо өлгөлөө хөдөлгөөнгүй таарч авах. Заримдээ хамгийн гол ажил тий. Даггоол нь эргээд ерөөсөө ингээл одоо өнийн жишээл ингээл явцдаг. Ийм одоо энэ манайхаас өөр газар тэгдэмгүй. Одоо манай энэ уурлууд бол ингэж зааж өгсөн байхгүй. Тооны энэ нөх одоо энэ хоёр нөх байна тийм үү? Энэ хоёр нөх. Энэ хоёр нөх яг гол гэдэг эхлэж байгаа юм. За. Энээсээ яг ижил хэмжээгээр хоёр тийш нөхөлж явж байгаа. Ингээ голыг барил. Тэгээ энэ голоо олж штэ. Тэгэхээр эндээсээ эхлээд ийшээ 40 тоол бол тэн төрөө хойд юм дээр байдаг. Дахиад эндээсээ 41 тоол дотор тэр өндөр ирж явах яг ижил хэмжээтэй байж ээж тооны нүх. Тэгэхгүй нэг тийш нь хөгөөж чаддаг нэг газраа нэг том жижиг юм уу ингээд гараад ирж штэ чи 81 нүхийг тоон метр одоо 60 хэдд ингээд тааруулж байгаа юм шиг тийм. Тэгэхээр хоёр тийш нь хөөж вэ. Тэгэхээр ямар ч жайрахгүй гэр чин гоё таарнаа. Гэдгийг чинь одоо манай энэ буулгар мужаанарын юу шүү дээ. Одоо тэгээд энэ багны юуг энэ дэкийн энэ дугуй цагрыг утиж вэ. Утуутай болно. Эн чинь бол одоо яг энэ одоо ингээд заадлаа шүү дээ 8 заадал. Энээсээ гадагш одоо 4 санж 3.5 ингэж гарч ийж нөгөө тоон чи ингэж орохгүй. Энд чинь одоо олон жил бариад ирэхээр ингэж суурт өгнө шүү дээ. Тэрнээс сэргийж ингэж их урт хийдэг. Тим юмыг л одоо манай энэ анхаардаг байна. Тийм энэ саахан буулгаар өвгөд Номин газ компани 2019 онд үүсэн байгуулагдсан бөгөөд Монголын анх дагч хагас автомат төхөөрөмж бүхий ахуйн болон аяллаа газ үйлдвэрлэлийг бий болгон Монгол орны эрсдэс цаг агаарт зохицсон бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн сацуу олон улсын жишгт нийцсэн Wanderer брендийг хөгжүүлж байгаагаараа онцлог юм. Хамгийн хэм дүнийг хэрэглэгчдэд санал болгон борлуулахаас гадна хоол, үйлчлэгээний салбарын хийн угсралт, холболт, чанарын өндөр түвшинд хурдан шуурхай гүйцэтгэж байна. Номин газ. Зөвлөлтийн болон бүгд найрамдах Монгол ард улсын шинжлэх ухаанаар судлагдсан, батлагдсан Монгол хүний биед хамгийн тохиромжтой соёлын аршаан хандгайтай жанчвлан. Уламжлалт бадалгаад найдвартай. Хандгайтай жанчвлан соёлын аршаан. Манай компани нь 2016 онд байгуулагдсан барилгын хөөсөнцөр хавтан, сэндвич хавтан, полистирол бетон лего блок, полистирол бетон ханын хавтан, таазны болон шалны дулаалгын хавтан, дуу тусгаарлагч бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаалж байна. Бидний үйлдвэрлэж буй EPS хөөсөнцөр полистирол хавтан болон шоо сэндвич хавтан, полистирол бетон лего блок, полистирол бетон ханын хавтан нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд манай бүтээгдэхүүнүүд нь эмүүс, чулуун замаасаг, гүрүнд, эрдэс шингэнтэй тус үйлдвэрлэгдэх хүчин чадалтай. Ширэн брэнд цэвэр арьсан гутал бүс ширэн улалгаатай гар хийцийн гоёмсог загварлаг арьсан эдлэл үйлдвэрлэл худалдаа. Этэн гутал дотор гадаргүй цэвэр арьс улалгаатай үхрийн зорны ширийг давхарлаж хийдэг. Арьсан сэлбэр хээтэй гэх мэт олон загвартай. Загварлаг арьс марийн өргөн сонголттой. Чийг татахгүй хөнгөн хөл дэвтэйхэн авсан байхад баяр бүхнээр хөлийг тань баярлуулах хэдтэй. Манай бүтээгдэхүүн дотор гадаргүй цэвэр арьс тул та чанарыг нь мэдрэх болно.
Утас 91-3 99 91-3 39. Иран улсын Тэйж аяга тавгүй гаагч нь Монголд лабораторийн шинжилгээнд орсон Henkel Germany лицензтэй. Иран улсад үйлдвэрлэсэн сайн чанарын энэхүү аяга тавгүй гаагчныг бөөний үнээр борлуулж байна. Өөх тосыг гүн задлан, бактерийн эсрэг хамгаалах үйлчлэгээтэй, гарт гаршилгүй, хурдан хөөсөрдөг, бага зарцуулттай. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн Очир Dental Studio шүдний эмнэлэг нь олон жилийн туршлагатай мэрэгсэн эмч совлогч техникчдийн бүрэлдэхүүнтэйгээр шүдний бүх төрлийн үзлэг оншилгоо, эмчилгээ, согог заслын үйлчлэгийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр стандартын дагуу шанарын өндөр түвшинд түргэн шуурхай үзүүлж байна. Манай эмнэлгийн давуу тал нь химийн шүдний лабораторитой олон жилийн туршлагатай техникчид та бүхэнд үйлчилдэг юм. Бид тэтгэврийн хүмүүстэй халамжаар химэл шүд хийж үйлчлэхээс гадна мөн Hollywood Smile, авагддаг, авагдахгүй бүх төрлийн химэл шүд хийж үйлчилж байна. Хаяг төмөр зам 57 дугаар байр. Утас 98 10 63 63 99 26 50 90. Ажлын орчинд найдвартай хамгаалалт, өдөр тутмын хэрэглээнд дээд зэргийн тав тухыг санал болгодог Safe Toy брендийн гутал нь орчин үеийн технологи, чанартай материал, загварлаг дизайнтай хослон бүтээгдсэн. Хүнд даацын хамгаалалт, халтиргаанаас сэргийлэх ул, амьсгалдаг, удаан эдлгээтэй материал, эргономик хөнгөн хийц. Safe Toy ажилдж, амьдралдж таны найдвартай хамтрагч. Уламжлалт бадалгаад найдвартай. Хандраатай Женчиврэн сөүлийн аршаан. Монгол малчны найдвартай сонголт чанар төмөр хийц. Бүх төрлийн малын гашаа, тэжээлийн онгоц, тарилгын хоолой, бэлчээрийн торон гашаа, үхрийн зогсоол бүгдийг нийт ороос. Яагаад сонгох вэ? 10 минутанд үгсэрнэ. Бат бөх зузаан төмөр, ажиж тээвэрлэхэд хэлбэр. Доод талаараа хург шиг гарахгүй, хагас автомат, зис утсан гагнууртай. Жилийн 4 үлрэлд ашиглана. Хот дотор хүргэлт үнгүй. Орон нутагт унаан тавьж өгнө. Худалдан авалт бүр бэлэгтэй. Чанарын баталгаа олгоно. Захиалгын утас 88 55 24 45 89 55 24 45. Хаяг баруун талд малчны дэлгүүр, зүүн талд амгалан. Чанарыг эрхэмлэгч чанар төмөр хийц. Бургасан хаана гэж хамгийн сайн хаана байна. Тэгээд дараа нь суулбар хаана байгаа юм. Хусан хаана гээд одоо тэр наран туулын тэр хөргөтгөлийн тэр юун дээр нэг байгаа харагдсан. Би нэг нэлээд сонирхоод явж ирсэн. Одоо сүүл рүүгээ энэ уцаас бургасан ойн гэж ирж бургасуул тэгэл ерөнхийдөө насны илтэй тийм ээ. Нэг жоохон яг ингээд симптикт одоо ингээд нэг гахгүй хөтлөө нэг жоохон тэр чинь нэг байглаас нь бүрэнхийгээр нээж байгаа шүү дээ. Тийм тэгэхээр ерөөсөө энэ төв халахын ерөөсөө хамгийн ерөөсөө сайн л суулбар ойн. Хамгийн сайн. Хаалга үүдэл яхаа ингээд эн чинь илэгдээд олгодлоо ингээд бас ус хүлээл ингэж тийм ээ. Хаан энэ бол байсаар л ерөөсөө манаагүй сэргээч гэсэн хаалгатоо тий хаалга тоон ийм солиодог сайхан будчих гэсэн. Өн ханал одоо үлдсэн байж байгааг эднийчмэл яахтай ингээд байнга одоо яаж байгаа юм чи илэгдээ шүү дээ тийм ээ. Тэгтэл өн ханал ерөөсөө одоо 50 оны өн байж л биш. Тэгэхээр сайн байгаа. Одоо та ингээд энэ гэрээ одоо ямар үнэтэй зарагдах вэ? Энэ ч одоо тэгээд ингээд их 5 хант ерөнхийдөө нэг 5 сая 500 5 хантай гэр байдаг шүү дээ Монголч тий. Тэгээ сүүлд яг 7 6 8 гэж том юм. Тий том болоод явсан. Яг бол нөгөө чинь эсгээ туурахны стандарт 5 хантай гэр гэж байдаг. Тий. Одоо энэ яг ингээд зүгээр энэ хануул зүгээр хойноосоо нэлийн бас гэж үлдээ энэ чинь одоо тэгээ эко классан бол тийм ээ. Тэгээ одоо яатч байхгүй л тэгэл бас нэг ганц нэг их цөөхөн л дөө. Ганц нэг хийгдээл тэгэл яаж л байгаа юм. Тэгээ тэрийг нь дагаад нэлээ өн ханч нэлээ үнтэй дүү ирнэ. Бидний чинь үзэн харна тийм ээ. Энэ үн чинь юугуудаа дахих хүн байна ч гэдэг юм уу. Хулцтай байна энэ тэргээл ялгаа. Тэгээд тэрийг нь дагаад одоо грим чинь ерөнхийдөө нэг нэгэн госч 5 хагас руу 5 хагастай яг хоо тий. Тэгээд энэ чинь бол юу штэ. Одоо зүгээр энэ зүсмэл ойн гэхэд бол яг
2.35 он бариад гарч байгаа. Яг нөгөө нэг дээр үе стандарт юм чи. Стандарт өнний урт нь. Өнөө. А эдний чинь болохоор 2.37.8-аар гараа авчиж байгаа. Энэ бол одоо 39 юм. Яг стандарт нь 2.35 юм уу? Тий. Тэгэл хаалга болохоор нэг дээр бүр дээр үедээ бол 45 байсан. Тэгээд хаан болохоор 2 метртэй. Тоон болохоор метр 45 та. Хаалга 45 байсан. Одоо ингээд 5 сантиар ингээд дахиад том. Одоо энэ диаметр гэхэд нэг 5.95 байна. Зүгээр одоо ингээд арай одоо ингээд нэг үүдэр мөдүрэн гэрвэл тэгэн штэ. Тэр чинь нөгөө унаараа ингээл 2 дэшэл 3 см тэлчин гэдэг чинь 6 см байх нь. Тэгээд ингээл одоо диаметрийн ингээд үзэхтэл ямар ч хэс нэг 6 мургаан см том бол 5 эртээ ингээд юу байхад 5 ант байхад бол энэ үл нэг 5 96 мургаатай. Хэдэн жил одоо үйлдвэр явуулж байна. Хэдэн жил хийж байна гэр. Та одоо гэрийн мод юунуудаар ингээд хийгээл танаа ихч болохоор тэгэл хээ уулзаа тавиал. Тий. Удаал тэгэл дуудагдлаа тий. Ингээл явдیں۔ бид өрч байна. Тэгээд биш одоо хээ уулзыг хийхэд бол их хив одоо бас байх уу цаасан дээр. Тэг нь цаасан дээр загвар байна. Тийм тэр загварын аавынхаа загварны хамгийн хямдхан гэснээс нь л би хийдэг байхгүй. Тэрнээс нарийн загваруудыг нь бол би ерөөсөө хийж байгаагүй. Энэ одоо байна уу тий? За энэ цүнхэнд л манай аавын тийм загварууд нь баадаг. Энэ одоо хэдэн оны цүнх вэ? Энэ мэдээ мэдгүй одоо 80 тэр үедээ бол ингээд төгжим үү тий? 80 оны цүнх баг та. Тийм баг. Тий. Тэгээ энд л байгаа тэр загваруудыг би одоо үзүүлээ да. Ер нь за аавынхаа одоо загваруудаас нь хэсгийг авах гэсэн үү тий? Хэсгийг ерөөсө хямд гэснийг л би хийдэг. Араа хямд чадмаар байгаа. Чадхааргүйгээр бол одоо маш нарийн тийм загварууд байдаг байхгүй юу? Тэрийг бол би ерөөсө үгүй хийч гэж юу яагаагүй л тий. Их нарийн юм дээр нь бас их нарийн юм бас юунууд бас бай хээ гол байдаг тий. Хээ уулзууд нь бол байгаа байхгүй юу? Тэгээ тэрийг бол одоо энэ за ер нь тийм нарийн хээ уулзаар нэг хүмүүс л хийдэг юм аа. Одоо энэ хайрцагны болон байна. Их л олон загвар бийтэй. Энэ одоо ямар хээ нөө? Манай аав ч болохоор аав ч одоо болохоор юу би ер нь тэгж боддог байхгүй аавыг. Уянгийн ирээн гэрийг хамгийн дээд өвшөнд нь хүргэж хөгжүүлж чадсан хүн гэж л би бод. Хүргэж чадсан. Тэгж хүргэж чадсан. Тэрнээс хойш одоо тэгээд яг тэр хэмжээнд хийж чадж байгаа юм ерөөсөй байхгүй. Энэ ингээд зүгүүр ингээд цоолоод. Тий нөгөө нэг загвараа зураад тэгээд зүгүүр шивээд цаас байна. Цаас нь болохоор нөгөө нэг загвар хийдэг цаас нь л байгаа. Тэгээд одоо миний загварын дотор бас нарийн загвар. Тэгээд энийг одоо модон дээр ингээд тавьж байгаа. Тэгээд нөгөө нэг юугаар зохион штэ. Бүтэр юм маш хоогоор ингээд. Зохиод гарахаар нь тэрийг ингээ хийлдэг байхгүй юу? Тийм. Тэгээ яг тэр үеийн нөгөө хэмээн нэг стандарт байдаг нь одоо ерөөсөө ингээ. Одоо тэгээд мондөг өгдөөд яваханаар тий. Ингээд одоо ингээд үүлдээ. Тэгээд одоо энэ нарийн энэ хий угалзч болохоор юу вэ штэ. Үүлэн хээ. Их нарийн юм байна. Миний загвар дотор шинүүд байгаа мэн да шилэх загвар өгдөг тий. Тийм миний загварыг авчих. Энэ бол таны аавын хийжсэн загвар тийм. Хэдэн оны үед бас таны аав? За манай аав чинь их баримтнууд энэ биш үү дээ. Тий их баримт нь л энэ. Тийм уран дасцрэнгээд хүн би байсан юм аа тэгээд. Маш нарийн одоо ингээд энэ. Одоо тэгээ наа загвараар чинь одоо тэр үеийн тэгээд энэ их одоо хувь уянгийн ирээн гэр гэж одоо яг за энэ хээ гугалз нь хаанаас гаралтай хин гэдэг хүн хийсэн бүтээсэн гэл ярих юм бол одоо тэгээд энд одоо ингээл одоо ярих нь шүү одоо ингээд тий хүний одоо аймгийн нөгөө соёлын хэлцээний дараа хүрэл хамгийн биш үү? За тий. Тэр одоо тэр уран дасцран гэдэг хүний гэрийн мод ирээн гэрийн мод гэдгээр нөгөө судалгаа хийсэн байлээ л дээ. Тэгээд ер нь хамгийн ирээн гэрийг ер нь хамгийн сайн төвшөнд хамгийн гоё чанартай төвшөнд нь хийсэн хүн юм байна гэж тийм юу хийж илтгэл тавьсан байсан. Оо зөв. Тий.
Энэ бүр архив чадаагүй байж дээ. тий. Энэ одоо нэр ингээд харахад бас нарийн хийвэ шүү тий. Тэгнь. Өстой яаж одоо гарах уу, яаж буулгах уу гэдэг. Яаж буулгаж, яаж бодох уу гэдгийг одоо ерөөсөө хэцүү л дээ. Энэ байна. Тэгээд энийг одоо ингээд нэг бид нар ч болохоор нөгөө зарах гээд байгаа юм хийгээд байгаа улсууд чинь нарийн таны аавынх нь аав л хий. Учрыг нь болж шүлжээсийг гаргаж хийн гэхээр нөгөө яарч хийж байгаа борлуулах гэж байгаа юм борлуулах гэж байгаа юм чи бас иймтэй суугаад ичдэггүй бас учрыг сайн олохгүй шүү дээ. Тэгээ хээ болгон бас учир утгатай тийм ээ. Тэгнь. Ямар юун дээр нь аль дээр нь ямар хээ байх уу гэх тус бүрдээ бүр учир утгатай. Учир утгатай. Надад ч бол их нарийн байгаа. Нарийн байна. Их нарийн байгаа. Одоо ерөөсөө л энэ ер нь хээг тэр дээр үеийн хээнээс нь бүр нарийн болгож зохиосон юм байлээ. Манай тийм хүн байгаа. Танаа аав тий? Тийм манай аав. 60-аад оны үед хийжсэн. Тий 60-аад оноос эхэлж хийжсэн. Одоо энэ номон дээр байгаа да манай аавын тухай ном би. Энэ цаас нь бас их чанартай цаас байдаг. Тэр одоо нэг 60-аад оны үед л одоо тийм тэрнээс хойш хийсэн юм. Нөгөө нэг мас бодог завуудын мас бодог цаас байсан юм шиг. Тийм цааснууд байсан. Тэгээд ийм нарийн загварууд байдیں۔ Тэгээд одоо бид эдгээрээс нь хамгийн хямд гэсэн. Тэгээд одоо тэгээд хамгийн хямд гэсний л одоо буулгаж байна. Тэгээд буулгаж л нэг юм хийн шүү дээ. Тэрнээс надад бусад нарийн минь удаа гарах бас хэцүү байна. Хүүхдүүд бол манай дүүнэр бол хийн. Гэхдээ өөр мэрэгчлээ ерөөсөө энэ хүрдэх. Хийдгүй. Хийх нь хийн чадна. Гоё. Чадна дэндүү гоё хийн. Гэхдээ нөгөө өөр мэрэгчлээ өөр ажилтаа хүмүүс чинь тэгээд энэ чинь ерөөсөө Одоо тэгээд хамгийн сонирхолтой хүн чадахгүй. бас хийх бах та тий. Тэгнь. Одоо нэг ийм одоо бүхэл бүтэн архив биш тий одоо. Тэгээд одоо энэ байна. 60-аад оны үед одоо хийжсэн уянгийн одоо 60-аас нь одоо 80 гэдэг. 90 гэр гэдгийг одоо тэр 90 он хүртэл хийсэн. 2000 агуулга нь одоо тэр авдраа бодлоо хаалга гуйн. За тэгээ будсан авдар нь болохоор манай аавын будсан авдар энэ. Тэгээ ингээд хэдэн он будсан авдар вэ? Энэ 90 он будсан авдар. 90 онд уу? Тий. 90 он будсан авдар. 8 нуураа тий. Тий 8 нуурыг. Тий ерөөсөө л энэ хээнүүдийн дотор байгалийн зургийг оруулсан хүн. 8 нуурыг яг энэ өнцгөөс нь гэж хараад. Тий тэгээд буулгаж тий. Буулгасан. Тэгээд манай аав чи хүүхэд болгондоо нөгөө өөрийнх нь бурхныг бүтээж өгсөн байхгүй заяаных нь бурхан. Зүгээр зуурчгаад өнгөнд нэмүүлнэ шүү дээ. Тий тэрнээс цаас дахиад яг авдар үед яг энэ буудаг энэ ног өнгөтэйгөө энэ юутайгаа ингэж байдаг. Бүр кодолцсон тий. Дандаа тийм өөрөөр будгаар бодохгүй. Тий. Дээрээс тэр үед ийм нийтлэг байсан баг юм. Тий. Тэгээд одоо энэ нарийн энэ дэвсгэр өнгийг тавиал тэгэл дараа нь одоо ингээд дараалалтай баг тий. Дараалалтай. Тэгээ энэ нарийн имийг одоо ингээд нэг юм энэ минь ч одоо ингээд нэг шугам богоо тавьж авах зөвхөн гараараа л энэ үстэй. Тэгнь гараараа л. Ингиш нарийнхан көмөн бас л тий. Ур чадвараа. Тий. Таны энэ одоо аав энэ хийсэн бол көмөн их чами юу вэ? Тий. Энэ одоо хэдэн жил болж байгаа авдар энэ? 90 он гэхээр 36 жил болж. Тэр хугацаанд маш олон нүүдэл хийсэн. Тэгсэн тэгэл одоо ингээд илэгдээд байгаа юм. Тийм чанар байна тий бас. Тий. Байж лээ тий. Тий. Өглөө бүрийн эрч хүчийг энгийнээс эхлүүлээрэй. Цэвэр, чанартай, амттай эрч хүч будаа. Таны гэр бүлийн эрүүл сонголт. Тэжээллэг чанар бүрийг хадгалсан Монгол хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн. Зөөлөн ширхэг, төгс самт, хүүхддэж, томчууддаж таалагдана. Өдөр бүр эрч хүчээ нэмээ. Эрч хүч будаа. Эрүүл амьдралын эхлэл. Хөдөр нутгийн унаанд тавьж үйлчлэн холбогдох дугаар 95 99 34 29. Та өөрийн өдөр тутмын хэм маягта Монгол өв соёлыг шингээсэн дэгжин хувцас хайж байна уу? Тэгвэл язгуур бихий танд зөвлөлаа. Бид уламжлал орчин үеийн загварыг хослуулсан чанартай онцгой хийцтэй хувцсыг сандуулгаж байна. Өдөр тутамдаа өмсгөхөд эвтэйхэн бэлгэнд өгөхөд үнцэнтэй таны дүр төрхийг илүү дэгжин ялгаруулна. Та манай хуудасаар зочлон өөрт тохирсон загвараа сонгоорой. Хан уул дүүрэг King Tower 128. Захиалга 93 13 68 88.
зуур бихий таны өдөр тутмын дэгжин сонголт. Аргийн амтан жимчгэнсэн алтан намри өнгөйомаа. Яа ханя нөгөө нэг цааны ганцаа дуулаад өгч. Түрүү машин дээр аваа үсттэй. Үгүй юу гэж байгаа би чи гоё найзуудаа нэг удаа дуулаад өгчүүл. Тийм бидтэй юм чинь. Тийштэй гоё штэ тэрийг нэг явчихл та. За тавьчих тэгвэл. Бэлэн бүр бэлтцсэн байгаа. Гэр бүл найз нөхөдтэйгээ цагийг дуутай, хууртай, зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэхэд тань туслах гэрийн караоке төхөөрөмжийг санал болгож байна. Гар утснаас аппликейшн ашиглан удирдна. Утасгүйгээр холбогдох технологи ашигласан дуугаар, дуучнаар, дууны кодоор хялбархнаар сонгоно. Гэрийн караоке. Алтайн улсын бэлд орших өөрийн тариалангийн талбайд тарж ургуулсан Goodwill брендийн шар будаан цэвэр агаар цэнгэг усны тижээлээр ургасан шилмэл сортын үрээс гарган авсан 100% байгалийн гаралтай генийн өөрчлөлтгүй тод шаргал өнгөтэй амт чанарын дээд түвшинд боловсруулсан шар будааны өнгө нь хэр тод шар байна төдий чинээ амттай Goodwill шар будааг харахтал том ширхэг тод өнгө чанарын хувьд илт ялгардаг. Алтайн цэвэр хөрснөөс танаа гэр бүлд хөдөр нутгийн унаанд тавьж үйлчлэн. Утас 77 тэгс 77. Цэмбэ авто гэрлэл 2014 онд байгуулагдаж автомашины гэрлийн чиглэлээр тасралтгүй найдвартай үйлчлэг үзүүлж байна. Гэрлийн тусгал тохиргоо их, лам солих, нүүр солих, леедлийн цуглуулах, төрөлцсөн үйлчлэгээр үйлчлүүлэгчдийн итгэдэг үлдээсэн манай бодлого. Цэмбэ авто ертөнц нэрийн дор үйл ажиллагаа нэгтгэн автомашины гэрлийн салбартаа тэргүүлэгч болох зорилготой тасралтгүй хөгжсөөр байна. Цэмбэ авто. Оргилуун мөнгөн аяга. Уламжлалт ур ухаан, гар хийц, технологийн дэвшилтэд үйлдвэрлэл бүхий тансаг бэлэг. Стандарт шаардлага бүрэн хангасан мөнгөн аяга. Баяр ёслол, хурим, төрсөлтийн баяр, төрсөн өдөрт онцгой дурсгал болно. Хийц хэмжээ, өргөн сонголт доогоор худалдаалагдах ба мөн таны хүсснээр захиалга авна. Түүх, ур ухаан, гоёлын тансаг мэдрэмжийг мэдрээрэй. Амьдралын онцгой мөчүүдээ оргилуун мөнгөн аягаар чимээрэй. Хаягныг хүнсний хор мөнгөн завьяатай байрны баруун захад Gold дэлгүүр 8 9-р лангуу. Утас 90 11 17 18. Зөвлөлтийн болон бүгд найрамдах Монгол ард улсын шинжлэх ухаанаар судлагдсан, батлагдсан Монгол хүний биед хамгийн тохиромжтой соёлын аршин хандгайтай жанжуулан. Уламжлалт бадалгаад найдвартай. Хандгайтай жанживрэн соёлын аршин. Одоо би хааныхаа л юугаар бодсон л да. Манай хүн чи их хөдөлмөрч тэгээ гэрээ мод тэгэл ялгаа гэдэрхэлж би одоо будгаас өөр аргагүй тэгэл бодсон. Тий. Тэрнээс биш би одоо өөр юм хийх байсан. Тэгээд аавынхаа энэ тий одоо энийг хэрэглээл ингээл энийг онгойлгож тий үзээ. энийг онгойлгож үзэл чадахыг хэрэглээл ингээл хэлж. Тэгээд одоо хэлсэн байх нь тий. Тэгсэн. Энэ хоёр чойжийг ингээл нэг онгойлгосон байж тий. Тэгэл будагнууд нь, биернүүд нь, юмнууд нь бүгдээр байсан. Энэ дотор. Тий. Тэгэл өөр юм дотор. Тэгээд бүгдийг хэрэглээл хэлсэн тий. Манай дүүнерч бас нэлээд хийнэ сайн, их сайн. Хийх мундаг сайн чадвартай ямар уу. Таач одоо тэгэл мундаг одоо тэр хүний өөр хойч нь өөр хүүхэд нь тэгэл аавынхаа мэгс бас сайхан ингээд үргэлжлүүлээд явна гэдэг үл их сайхан. Удам дамжсан нөгөө нэг энэ ур ухаан гэдэг хамгийн том нь суур одоо нэг буян суур мэрэгжил. Удам дамжсан гэдэг. А сураад хийж байгаа нэг мэрэгжилний өөр цаанаасаа ясандаа цусандаа байгаа удмын тэр нэг эрдэнэ шүү дээ. Дуу байна уу, шүлэг байна уу, уран дархан байна уу. Тэгээд эн чинь өөр ингэ удам дамжиж байгаа юм чинь цаанаа өглөгдөл байдаг. Тэрийг өргөжлүүлээд явна гэдэг бол өөрөөс тэрийг хайж болтгүй юм байл л хүн. Тэгэхээр нөгөө яг одоо би энэ байхгүй ч гэсэн энийг сайхан ингээд онгоолгоод энийг дурсаад ярина гэдэг чинь сүнс нь өрөм мөнхөж идэг. Таныг харж л байгаа, сонсч л байгаа, баярлж л байгаа. Миний хийсэн үр хөвгтөд үлдээсэн юм бас усчаагүй юм байна. Эн чинь зөвхөн
таны аав үр хөвгттэй биш. Монголын бас хээ угуулцъя. Монгол одоо энэ хээ шүү. Энэ авдрыг ба штэ. Өөр гадны хаач аваач тавьсан ч энэ хээ угуулцыг хараад энэ монгол хүн юм байна. Энэ монгол хээ байна гэж мэдхээр өөр улс орн ч өөр юм гэсэн хээ. Казак хээ байна. Орсууд бас нэг хээ байна. Баруун Европч ч өөр хийг голдоо. Тэр тунд энэ нүүдэлчдийн монголчуудын хээ гугалз гэдэг бол өөрөө бас л цаана үндэсний тийм тодорхойлж өөрөө явж идэг. Тэгэхээр энэ өөрөө улс орныхоо тэр байгалийнхаа тэр одоо энэ нэг үүлэн хэвэн штэ тий. Тэр үүлнийхаа тэр үйл хэлбэр дүрсийг хээ гугалзанд оруулсан байна. Үржлэхүү одоо мөнх одоо тий алхан хээ гэдэг. Энэ бүх зүйлүүд нэг учир утгагүй ш. Учир утгатай бэлэгдэлтэйгээр дандаа нөгөө энэ хээ угаалцыг сайхан буулгасан байна. Тэгээ энэ сайхан аавынхаа амиг бас ингээ өргөжлүүлээд өнөөдөр ард иргэдийнхаа төдийгүй Монголынхаа бас энэ хээ угаалцыг бас сайхан өөрийнхөө бас сайхан хийж байгаа эсхий туурхтан гэрийнхаа тоон хаан авдар болгонд сайхан хийж ингэж бүтээж урлаж яваад тань талархаж байна гэж. Хүн харахад зүгээр нэг ирээн цаохор байгаа бол энэ өөр Монголынхоо бас энэ асар том үс. Энэ бол мужаан биш. Энэ бол бодлогчин биш. Энэ бол соёлын хамгийн том өв тээгчтэй орно. Сэлбэр дүрхийг тавра гаргаж шít аавынхаа. Ингээ тэр нарийнхан энэ сайхан одоо тэр нэг 2-3 мм-ийн тэр нуглаануудыг тэр ингээд тэр таталтууд тэнд болон чин таны тэр 13-нд чин тэр шид чин өөрөө яваад байна. Ааваас дамжсан тий. Тэнд нэг багс нь одоо нарийнхан бас төрхөн тэрийг яа төрөх үнээр тэгээ тэнд нэг таталтуудаа та ингээд тэрийг нэг даны хөтөрхөд дарах юм бол өргөн зөөлөн яах юм бол нарийнхан чигэд ингээд явуулаа тий. Энэ чинь ингээд хев тавьж байгаа шүршээгүй байхгүй юу? Энэ цэвэр давтагдахгүй. Тий яг гарын бүтээл тий. Таны одоо ингээд яг тэр гарын бүтээл. Манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байгаа байгууллага Далайн хүч компани, Улаанбаатар кетчуп. За эднийх одоо ингээд нэрс бариана шүү дээ. Манай нөгөө Монгол нэрс шүү дээ. Тийм байна тийм. Тий. Монгол нэрс бариана. Нэрс чи одоо хавдар юунд их сайн. Жацрагны тий. Тэмэглэл хэрэгэлдэг үү? Хэрэглэнэ. Ер нь бол одоо бид нар чи эх орн гэдэг чинь эх орныхоо одоо бас үндснийхээ үйлдвэрлэгчдийг бас хэрэглээд явуулж чинь бас эх орн одоо их хөрөнгө оруулалт хийж байгаа зүйл шүү дээ. Оо за ямар холын юм бэ бэ? Танд өгөөр гэх юм аа. Өгөхгүй дутуу өгчүүд намайг чинь загны шүү дээ. Энэ сайхан соёлынхаа өвийг тээж яваа. Тэгэд танай гэргүүл бас нэвтрүүлгээ дамжуулаад заахан өөрийнхөө хийж байгаа сайхан одоо хамтад те одоо барай чанмал энэ сайхан одоо кэшүп одоо энэ манай үндэсний үйлдвэрлэгч маань өв соёлоо сайхан дэмжиж дүүгийнх нь одоо нэвтрүүлгийг бас сайхан бензин тусалцааг үзүүлж ингээд ганцхан бие ирээгүй шүү дээ. Маш олон одоо миний машин дээр байгаа нэг олон одоо логонод байгаас энэ олон компаниуд чинь л одоо ингээд ард иргэдийнхаа сайхан тань мэдэх хүү соён гэгэрүүлэх энэ өв соёлоо авч үлдээ хайрлая хамгаалъя түгээ гэсэн юм зорилготой одоо олон компаниуд яв. Миний зорилго бол одоо энэ дунд нь та эдтэй камера болоос гүүр болж яваад төдий. Энэ сайхан нэвтрүүлгийг минь өгтөж хүлээж авч өөрсдийн хийсэн энэ сайхан өв ухаан өвлөгдөж ирсэн энэ өвгдийнхаа те өв ухаан ариун сайхан соёл түүхээс амьдралынхаа туршлагыг хуваалцсан танай гэргүүл бас талархаж ярих гэж. За. Тэгээд баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Газрын яг энэ төвшнийг одоо ингээ хазгаад одоо дөвгүртэй байхад гэрийн хаан нэг төвшөнд байна. Зарим хаан ингээд барихаар яг ингээд давилцаад жоох юм байдаг. Тааруулахад хэцүү байдаг. Тэгэхээр Уур хангай аймгийн Уянга сумын Уянгийн ирээн гэр гэдэг маань өөрөө энэ хийц энэ маш дээр үеэс одоо бүр ингээд бүр будгийн хүртэд кодлоод стандартжуулаад гэрийн модын хүртэл цаанаас яг энэ хэмжээтэй байна. Яг энэ хийцээрээ хийнэ гэд бүр дээр үеэс ингээд хийсэн. Яг тэр уламжлалаараа өнөөдөр ингээд ахмадууд маань яг чанараа алдахгүй хийгээд явж байгаа. Тэгэхэн гут яг нэг төвшөнд байгаа дагаас ерөөсөө. Энд ямар ч тийм хөдөлгөөн ингээд бүр цутгацсан юм шиг одоо ингээд би ингээ хөдөлгөөн үзүүлэлт тийм. Ингээ хөдлөхөд нэг ундаг.
Тэ? Гэр Тий. барьж байгаад нэг гот жоохон гэр бариад нэг одоо нэг он хийдэг тэ. Тэнгуут нөгөөт нь док гэж унцдаг. Энд ерөөс энэ ийм биш та одоо бүр ингээ хөдөлгөж явахт ингээд унахгүй байгаа байхгүй юу?